За бүгдд нь арай мэнд. За өнөөдөр хэдүүлээ өчигдрийн бичлэгтээ ирсэн асуултанд хариулаад тэгээд өнөөдрийнхөө бичлэгийн үндсэн сэдв рүү орцгоё. Тэгэхээр нөгөө кармик харилцаа бол их хэдүүлийн харилцааг тайлбарлаач гэсэн асуулт ирсэн байгаа. За юуны түрүүнд тэнгэр үзэлд зүрээ буюу их хэдүүлээ юу гэж тайлбарладгийг хэдүүлээ танилццгаая. Тэгэхээр нэг тулганаас өвсөрсөн хоёр ижил галын оч гэж нэрлэдэг юм билээ. Энэ цаад утгаараа болохоор их хэдүүл гэдэг үгтэй оч гэдэг чинь өөрөө гал дүүл гэсэн үг те дүүл гэдэг үгтэй давтаж байгаа. За нөгөө талаасаа шинжлэх ухаанд ихэр дүүл гэдгийг юу гэж тайлбарладаг вэ гэхээр нэг ухамсартай тэр ухамсараас одоо улбаатай хоёр ижилхэн сүнсэн биетэй гэж үздэг. Тэгээ миний сүнсний blueprint буюу copy pastelгцэн хувилбар бол миний ихэр дүүл гэж тайлбарласан те. Тэгэхээр ухамсар гэдэг ойлголт орж ирнэ гэсэн үг. Бид нэр одоо энэ дэлхий дээр ингээд энэ хүн махан биеийг олоод төрсэн байгаа. Тэгвэл бидний махан бие сүнстэй биш харин бидний сүнс өөрөө ийм махан биетэй гэсэн үг. Тэгэхээр бидний сүнс явж юу байдаг вэ гэхээр энэ бол энерги. Тэгээ дээрэс нь ухамсар гэдэг зүйл бол бидний нүдэнд ингээд харагдаад гарт баригдахгүй байгаа шүү дээ. Гэхдээ үнийг квант физикээр ингээд баталж байгаа тийм баталж чадчихаа ухамсар гэдэг зүйл байд юм байна. Ухамсар, даалт ухамсар, дээд ухамсар гэж байд юм байна гэдэг. Тэгвэл бид нар ухамсар гэдэг юу вэ гэхээр бидний олон зуун жил ингэж энэ 100 жилийн турш ингэж хуримтлуулсан туршлага, мэдлэг, дурсамж, мэдээлэл, сургаал, сургамж энэ бүх зүйл нэгэн мэдээллийн санд очиж хуримтлагддаг. Тэр мэдээллийн сан нь энэ ухамсартай холбогдчихэж бид нар тэр мэдээллийн сангаасаа мэдээллүүдээ олж авдаг гэсэн үг. Сүнснийхаа мэдээллүүдийг олж авдаг гэсэн үг. Тэгэхээр ухамсар гэдэг чинь мэдлэг мэдээлэл гэсэн үг байна. Бидний туулж туршлага хуримтлагдсан сургаал сургамжийг авсан мэдлэг мэдээлэл. Тэр мэдлэг мэдээллийг яг хоёр адилхан сүнсэл хувааж авсан байна шүү дээ. Адилхан хуулбарлаж авдаг гэсэн үг. Тийм учраас ихэрдүүл нь надтай 100% ижил 100% толддог. Талент харсан юм шиг л ижил гэсэн үг. За одоо ойлгосон байх гэж бодож байна. За тэгвэл кармик харилцаа ихэрдүүлийн харилцаа хоёрт ялгаа байдаг. Маш их ялгаа байдаг. За эхний ялгааг нь хэлье л та. Кармик харилцааны үед одоо үйл өөрийн харилцаа гэж нэрлэдэг байгаа. Тэгээ ийм үед болохоор ихтэй гэр бүлийн ч юм уу хосын харилцаанд орсон тохиолдолд нэгнийхээ энергиэс дандаа ингэж ухамсалж ихэнхдээ гэж нөгөө ягаад гэхэд нэг нэгэндээ таарч нэг нэгэндээ тохирч амьдрахын тулд хин нэгний заавал ямар нэгэн байдлаар золиос гаргадаг. За өөрийнхөө зан чанарыг далталдаг. Тэр хүнийгээ таалалд нийцхийн тулд яг өөрийнхөө мөн чанараараа маск үзэх байх боломжгүй байдаг гэсэн. Тэгэхээр тэр хүн тодорхой хэмжээгээр энергийн алдагдлалд орж идэг. Энийг болохоор нөгөө хэмнэлж амьдарч нэг нэгээ хэмнэлээ гэж ярьдаг тийм. Тэгвэл за магадгүй ингээд санамсаргүй байдлаар ихэрдүүлэн андуураад кармик харилцаанд орсон ийм гэр бүлтэй байгаа тохиолдолд нөгөө хүнийгээ кармик гэж үзий ядах ямар ч шаардлага байхгүй нь бол маш буруу. Яг тэгэхээр таа ч гэсэн тэр хүнийд кармик харилцаа гэсэн. Зөвхөн та хоёр сайн муу гэхээсээ илүү та хоёрын сонголт өөр, гэтээ тэрнгөө өөр ухамсартай, өөр хүмүүс, өөр зорилготой, өөр зүйлийн төлөө амьдрах ёстой хүмүүс учраас зам нийлэхгүй байгаа байхгүй юу? Тэрийг хүчээр нийлүүлэх гэдэг та тэр хүнтэй байгаад байгаа гэсэн. Хүчээр нийлүүлэх гээд байгаад байгаа нь юу гэж тайлбарлаж болох вэ гэхээр та багтцсан гутлаа өмсөөл хөлөө холгол яваад байна гэсэн. Өөрийгөө шахлуулаад хөлөө холгоод яваад байгаас ялгаагүй. Гэтэл та таарсан гутлаа өмсөөл ямар сайхан хөлт чи эвтэйхэн байх вэ те? Тэгэхээр таарсан гутал чинь таны ихэрдүүл ахна штэ. Эхний ялгаа нь. За тэгвэл харин ихэрдүүл яад ингээд тэгэхээр ихэрдүүлийн нэгдэлд орж чадсан хүмүүс яг нэг нэгээ энергийн хувьд батарей шиг үргэлж цэнгэлдэг. За тэр хүний ихэрдүүлээ гэж танихгүй байлаач ямар нэгэн байдлаар зүрж өнгөрөх төдийд, гар барих төдийд, санаандгүй хүрэх төдийд л та хоёрын энерги маш хүчтэй хэмжиж буюу юм царилцаанд орж нэг нэгээ ирч хүчтэй нэг нэгээ энергиэр сэргэж өгдөг. Энэ бол хамгийн амар нэг шинж тэмдэг бас ялгаа нь. Хамгийн чухал ялгаа нь бас энэ. Тэгэхээр яг ихэрдүүлүүдийг мэдэхгүй байж болно. Танихгүй байж болно. Ямар нэгэн байдлаар амьдрал та зөв замаар явж байгаа тохиолдолд тэр хүнтэйгээ таалтчиж болох нь шүү дээ. Тэр тохиолдолд та ингээд яг энергиэр цэнэглэгдсэн юм шиг тийм ирч хүчийг мэдэрдэг гэсэн үг. Ихэнхдээ кармик харилцааны хувьд та тэр хүнтэйгээ таарч тохирохын тулд маш их ядардаг, маш их туйлддаг, өөрөөрөө байж чаддаггүй гэдэг бахнэ. Сүүл методын хувьд болохоор ихэнхдээ гэр бүлийн хосын харилцаанд орсон тохиолдолд
тайван, амгалан байж болдог. Яг тэгэхээр нөгөө нэгээ хажууд нь багтайгаа тухтай байдаг учраас. Гэхдээ цаанаа тань заавал нэг зүйл дутагддаг учраас тэрийгэ олох чинь таны зорилго юм чинь. Ууг зорилго руугаа л хүн чинь тэмүүлнэ шүү дээ, тий. Ууг татагддаг зүйл рүүгээ та тэмүүлнэ. Тэр зүйл чинь яалтчгүй цаан ч нөгөө ихэдэл гэдэг хүн байгаа учраас та нэг л тийм дутуу мэдрэмж аваад явдаг гэсэн. Гэхдээ энэ бол таны сонголтын асуудал. Сөүлмэйтэй байгаа тав тухтай байдаг бол та түүнийгээ сонгоод амьдраад иж болно. Харин үгүй ээ, би ерөнхийдөө төгс амьдралыг хүсэж чинь 100% төгс, 100% тийм, 100% гоё, 100% сайхан амьдралыг хүсэж чинь гэх юм бол та хэр төлөвөө сонгож болох нэ. За тэгвэл хэр төлөвийг таньж мэдхэд талент дасгал маш чухал үүрэгтэй гэж өмнөх хичээлдээ бичлэг дээр тайлбарласан тийм. Тэгвэл талент дасгалыг сурахаас өмнө нэг зүйлийг бид нар ойлгох хэрэгтэй. Энэ бол attraction буюу одоо ингээд бид нар багасаа ч юм уу ийм мэдрэмжээ зөв тайлж сурах хэрэгтэй. Энэ үнэхээр би энэ хүнд үнэхээр татагдж байна уу? Энэ үнэхээр attraction, chemistry одоо тэг сэтгэл догтлол те энэ зүйл мэдрэмжүүд байгаа шүү дээ, бид нар төрдөг мэдрэмжүүд. Яагаад бид нар тэгвэл ингээд гэр бүлийг андуураад өөр хүнтэй гэр бүл болдیں۔ Тэ түрүү чи одоо асуулт ирсний дагуу. Тэгэхээр хийхдээ бид нар нөгөө андуурчдаг. Бидний дурсамжинд бидний далд дээр хэлээд байгаа ухамсарт чинь уг нь бид нэр хөтлөгөө таних нь шүү дээ. Бид нар хараад таних нь. Өөрийгөө 100% таньдаг, өөрийнхөө байж чаддаг, өөрийгөө байгаагаар нь хайрлаж чаддаг хүн бол ямар ч андуурах шаардлагагүй хэрдүүлтэйгээ нэгдэлд орсон байдаг. Тийм хүмүүс зөндөө байгаа. Хөрлөөч гэдгийг мэдгүйгээр яг хувь зайныхаа ханиачлалтай сууц хүмүүс маш олон байдгийг бас олж мэдсэн. Ягаад тэгэхээр нөгөө Twin Flames Ascension School гэдэг Twin Flames Universe гэдэг би өчигдөр та бүхэн танилцуулсан тэмцээ маш олон хөрөлтөйг нэгдсэн хүмүүс байгаа. Хамт амьдардаг, амьдралаа цэцэглүүлсэн, аз жаргалтай амьдарч байгаа хүмүүс зөндөө би энэ хүмүүсийг хараад би маш хурам зориг итгэл авдаг. Тийм учраас ч би энэ сонголтыг хийгээд явж байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээс ингээд хараад, ажиглаад, дүгнэлтээ хийхэд үзэхэд өөрийгөө 100% таньсан хүн өөрийнхөө хэрэгтлийг таних маш амархан. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, байгаагаар нь хайрлаж чаддаг хүн хүртэл болоход маш амархан. Энэ дээр мэдрэмж гэдэг зүйл орж ирнэ. Мэдрэмжээ мэдэрч сурсан тэр нөгөө юм таталцал байд юм байна. Хин нэгэнд ингээд сэтгэл татагдд юм байна, соронзон шиг татагдд юм байна гэдэг мэдрэмжийг таньсан хүн бол энийг ч андуурахгүй. Энийг ч хийх хөдлөөс андуурахгүй. Ямар ч гарбагш, ямар ч сөүл мэтээс илүү их төлөөл таньж мэднэ гэсэн. Тэгэхээр энэ мэдрэмжийг мэдэрч сурах нь аюул чухал. Тэгвэл энэ мэдрэмжээ мэдэрч сурахад талент дасгал танд тус болно. Ялцчихгүй. За тэгвэл талент дасгал гэж ярьснаас хойш хамгийн түрүүнд бид нар яагаад их хөдөлтөг тийм амархан нэгдэчихгүй байгаа юм бэ гэдэг асуултанд хариулъя. Яагаад гэхээр бид нар энэ нийгмийн хүлээлт, нийгмийн шахалт шаардлагад нийцэж амьдрахын тулд өөрийнхөө байж чаддаггүй. Маск зүүж амьдрдаг. Маск зүүх нь биднэрт илүү аюулгүй, илүү тухтай юм шиг санагддаг. Хар багаасаа тийм мэдрэмжийг бид нар авчихсан байдаг. Яг өөрийнхоороо гинэн хонгор байхаар хүмүүс шүүмжилдэг тий. Чи ямар муухай тэнийг энэ ч гэдэг юм уу. За тэгээд бусдаас өөрийгөө хамгаалахын тулд ууралдаг тий. Ууралж ээж хүмүүс намайг айлахгүй мэн, гэмтээхгүй мэн гэж боддог. Яг өөрийнхөө мөн чанар уг нь тэр ууртай хүүхдийн цаана амар гой зөөлөн хүн байгаад байдаг. Гэтэл ууралж ээж л өөрийгөө хамгаалт юм байна гэдээ ойлгочихсон. За магадгүй юм бардам, ийм онгороо, ийм хөөрхөн байдаг байтал заавал юм хүчтэй, зоригтой, юм шийдэмгий байх ёстой ч гэдэг юм. Нийгмээсээ цаанаасаа бид нэр тийм шаардлага тавьчихсан. Тэгээд тэрэнд нийцүүлэхийн тулд өөрийнхөө яг уг мөн чанар, хөөрхөн тэр зан характертай бүгднийг бид нар хааж, хайрцаглаж, авдан тэгээд далд тэгээд түгчээд нана маск зүүхэд амьдардаг. Сэтгэл дотроо гунигтай байсан ч гэсэхгүй шүү дээ. Би гунигтай биш, над жаргалтай байна гэж ингэж хэмэлдүр эсгэж амьдардаг гэсэн үг. Инээс болоод бид нар дандаа өөрийнхөө мэдрэмжийг хаадаг, мэдэрдэггүй. Тийм учраас өөрөөрөө байхгүй нь гэсэн үг шүү дээ. Өөрөөрөө байж чадахгүй юм чинь өөрийгөө яаж таних юм бэ? Өөрийгөө мартчих штэ. Би яг ямар хүн бэ гэдгээ ч мэдхээ байцчихдаг гэсэн үг. Том болох тусмаа бид нар амьдралын энэ олон зүйл, олон харилцаа, энэ олон бүх сэтгэлийн уу, гашуу, гомдол, гуниг тэгээ дээрэс нь харуусал, айдас, эргэлзээ энэ бүх 74 мянган муу сэтгэлийн үндснээс болж бид нар өөрийгөө нэг мэтгэд танихаа байцсан байдаг. Тэгээд эрэнгүүд яг өөрийнхөө мөн чанарлаа ойртуулдаг тэр зүйл бол талент дасгал. Тэгвэл талент дасгал руу чиглүүлдэг хүн хэн бэ гэхээр таны хурдүүлээдэг. Хурдүүл амьдралд гарч ирснээр магадгүй та тэрийг танихгүй ч болно шүү дээ. Гэхдээ ямар нэгэн байдлаар гарч ирснээр танд ийм
дөрвөн зүйлийг зааж өгдөг. Одоо таны амьдралд ихэрдэл дөрвөн одоо үүргийг гүйцэтгэдэг гэсэн үг. Хамгийн нэгдүгээр таны гүрүү буюу багш байдаг. Ихэрдэл таны дандаа багшилдаг. Ой, нөхөр оюун болор энэ замаар чи ингэж явахгүй. Ийм хичээлүүдийг ингэж сурнаа хөө гэж надад зааж өгдөг гэсэн. Төгс багш гүрүү. Хоёр дахь нь таны төгс найз байдаг. Таны харанхуй ангалд уйлаа сууж яхад очиж харагддаг, ивэлдэг, хань болдог, нуруугаа налаа суухад чинь дэлэмсээ чинь очиж өгдөг хүн бол таны төгс найз буюу ихэрдэл. За гурав дахь нь таны төгс бизнесийн хамтрагч байдаг. Ажлын хамтрагч гэсэн үг. Ялцчгууд хоёр нэг үзэл санаатай, нэг үнэт зүйлстэй, нэг сонирхолтой учраас ямар ч ажлыг маш амархан гар нэлж хийдэг. Байшин барьлаа гэхэд яг л нэг гоё, яг л тэр байшинг яг адилханаар төсөөлж, адилханаар ингэж будаг, дотор засал бүх юмыг ингэж хардаг учраас тэр байшин маш хурдан босно. Ямар ч маргаан гарахгүй, ямар ч сонголтын зөрүү гарахгүй гэсэн үг. Тийм учраас төгс бизнесийн хамтрагч байж чаддаг. За дөрөвтөн төгс романтик хамтрагч буюу хайрын хамтрагч, хосын харилцааны хамтрагч гэсэн үг л дээ. Тэгэхээр ихэрдүүлийн танд өгж байгаа тэр төгс мэдрэмжийг ихэрдүүлээс ч өөр хэн ч танд өгөхгүй. Энэ арга бодлого дээр. Тэр нь нүдний харц байж болно. Зүгээр гаранд ч хөрөх төдий байж болно. Шүргээ дөнгөрөх төдий байж болно. Кинон дээр гардаг шүү дээ. Ингээд хараал өнгөрөхөд ямар сони юм бэ гэсэн мэдрэмжийг өгдөг. Эсвэл тийм гүн гүнзгий сэтгэлд хүрсэн бүр ингээд зүрхийг гжигцэн тийм мэдрэмжийг зөвхөн ихэрдүүлэл танд өгч чаддаг. Ийм дөрвөн үргийг ихэрдүүл гүйцэтгэдэг байх нь энэ дөрвөн зүйлээр өнөхөд ихэрдүүлийг бас таньж болдог. За дараагийнх нь нэг зүйл болохоор ихэрдүүлийн энэ аян замналт юм үе шат гэж байдаг. За тэгэхээр ихэнхдээ одоо бид нар одоо separation буюу эхний үе шатанд байгаа гэсэн үг. Хараахан ихэрдүүлтэйгээ нэгдээгүй буюу сарлалтын үе шат гэж байгаа. Separation гэдэг нь хоёр талд ингээд тусдаа үүрэг гүйцэтгэл явж байгаа гэсэн үг. Тэгвэл separation is preparation гэж байгаа. Ийм салангад байх үедээ бид нар дандаа бэлтгэгдчихэд ихэрдүүлтэйгээ нэгтгэхэд бэлтгэгдэл явж байгаа гэсэн үг. Маш сайн үе. Энийг бол хэцүү байна, нэгдэг байна гэж энд хямраад ах шаардлага байхгүй. Та хийх ёстой зүйлээ зөвл хийж явж байгаа бол хэзээ нэгэн цагт нэгдэлт орно гэдэгтээ бүр ихтэй байх хэрэгтэй. Тэгээд бэлэн болсон үедээ union буюу нэгдэлт орно. За нэгдэлт орох үед юу болдог вэ гэхээр чи миний хүн байсан юм байна. Би чиний хүн мөн байсан юм байна штэ хөө. Найзлах хөө гэд найзалдаг. Энэ үе шатыг union гэж нэрлэж байгаа. Тэгэхээр энэ нэгдэлт орсон үед нэгэн тал нэгдэл гэсэн хэдий чинь адилхан хүн гэдгийг хүлэмж зөвшөөрөөд маргалдах үе гарна нэгээ триггерт нэгээ өдөн хатгах нь нөгөө хүнийхээ нөгөө уг мөн чанд далд хомсорч нуугдсан байсан айдас, эргэлзээ, гоныг магадгүй гомдол тэр зүйлүүдийг нь гэж өдөн хатгаж ил гаргаж ирдэг. Шалтгаан нь тэр нөгөө буглаа байгаа шүү дээ. Энэ буглаагаа гаргаад дэмчлээч. Тэгэхгүй бол энэ чинь одоо цуснд орвол сепсис гэдэг аимшигтай хүндрэл болоо чи үхэн штэ гэдэг мессежийг өгч байгаа. Тэрнээс сэргийлээд наад сэтгэлдээ хурцсан байгаа над гомдлоо тайл. Наад сэтгэлд чинь бүр ингээ нуугдсан манай айдсаа гаргаж хай гэдэг мессеж триггерийг дандаа ихэрдүүл өгдөг. 100% өгдөг. Тэр зүйлүүдийг гаргаж хайсан тохиолдолд та амар амгалантай, аз жаргалтай, инээд баясгалтай цаг мөч бүрийг утга учиртай өнгөрүүлж чадна. Энэ л зүйлийг тэр хүн заах гэдэг. Тэгэхээр маскыг чинь хуулж эхэлнэ гэсэн. Яг үнэн төрхөөрөө байгаа ч юм болроо гэдгийг триггертэй зааж өгдөг. Үе шат нь бол union дээр бас их явагддаг. Тэгээд нэгдлийн үе шатаа маш амжилттайгаар давсны дараагаар эв найрамдалт нэгдэл буюу harmonious union гэдэг зүйл нэгддэг. Harmonious union-ы үед болохоор нэгэнт нөгөө хоёр чинь бие бинийгээ хүлээн зөвшөөрсөн, муудалцах шаардлага байхгүй, триггердж байгаагаа ойлгоцсон үед яг зорилготой нийцээд зорилгынхоо дагуу ханцуу шамлаад ордог. Тэгээд хийх ёстой, бүтээх ёстой бүх зүйлүүдээ бүтээж хийж амжилтдаг гэсэн үг. Harmonious union-ы үед одоо ихэрдүүлэлтийн хувьд шувуутай зөвөрлөдөг. Юу гэсэн юм бэ? Тэгэхээр яг нэг шувууны хоёр далавч шиг зэрэг тэр далавч яг адилхан л ажиллаж иж нисэн шүү дээ. Нэг зүгт сайн нисэж чадна. Яг тэрэн шиг harmonious union-ы үед буюу нэг эв найрамдалт нэгдлүүд ихэрдлүүд нэгдээд маш хол нисэж чаддаг. Ямар ч салхи, ямар ч шуурхыг ажрахгүйгээр нисэж чаддаг болно гэсэн үг. Дөрөв дэх буюу perfect union гэх төгс нэгдлийн үед яадаг юм гээд тэгэхээр энэ хорвоо дэлхий дээр хийх ёстой бүх ажлуудаа хийж дуусгаад диваажин бүтээх ёстой диваажингаа бүтээгээд цаахаа ордноо бариад тэгээд цаашаа төгсгийгээр л шат руу явдгаа гэж үздэг. Тэгээд тэр ихэрдүүлийн
сургууль гэж нэрлэдэг шүү дээ. Дэвид талын дасгал эдрийг заадаг. Тэр сургууль дээр бол маш олон ив нэгдэлтэйхаа нэв найрамдал нэгдэлд орсон хүмүүс байдаг. Нэгдлийнхаа үе шатанд байдаг хүмүүс байдаг. Тэд нар амьдралынхаа зорилгот хүрээд маш их зүйлүүдийг хийгээд аз жаргалтай амьдарч байгаа хүмүүсийг олноор нь хардаг учраас би маш өөртөө ихтэйгээр энэ зүйлүүдийг та бүхэнд ярьж байгаа. Бид нэр ч гэсэн адилхан яг энэ сонголтоо хийгээд хувь зээнийхээ ханиадтайгаа уулзраад маш аз жаргалтай сайхан нийгмийг бүтээе гэсэн итгэл урам зориг байгаа учраас энэхүү одоо бичлэгийг хийж байгаа гэсэн үг. За тэгэхээр эргээд одоо талин дасгал гэдэг чухал зүйл рүүгээ оръё. Тэгвэл яагаад ихэр төлөө тийм амархан нэгдчих болохгүй юм те? Амархан нэгддэг хүмүүс байдаг гэлээ штэ. Хайранд итгэдэг, өөрөөхөө байхад аюулгүй гэдгийг мэдэрдэг, өөрөөхөө байгаад өөрийгөө хайрлаа сурчсан хүн бол өөрийн мэдлэг ихэр төлөвтэйгээ нэгдээд аз жаргалтай амьдраад явж идэх хүмүүс байдаг. Ялангуяа энэ ихэр төлөвийн нэгдлийн аян замд орсон үед бусад ихэр төлөвүүдийг хараад ерөнхийдөө бол таньдаг болчт юм билээ. Харин ихэр төлөвтэйгээ нэгдэхэд жаахан төвөгтэй нэлээд талин дасгал хийх шаардлагатай энэ хүмүүст юу байна вэ гэхээр маск хэлцүүлж амьдарч байгаа гэсэн үг байхгүй юу? Өөрийнхөө байж чаддаггүй, өөрийнхөө байх гэхээр ямар нэгэн одоо сэтгэлийн шарахтай, за дээрэс нь утга гүнийг гомдол, харуулсал гэдэг 74 мянган муу сэтгэл тэрийн дотор байгаа гэсэн штэ. Тэр зүйлүүдийг ил гаргах гэхээр нөгөө нийгмийн шахалтаас айдаг хүмүүс юу гэж хэлэх бол, бусад юу гэж хэлэх бол тэгээд одоо ингээд бусдад нийцэж таалагдаж амьдрахын тулд өөрийнхөө байж чаддаггүй тэр хүмүүс ихэнхдээ маск зүүж амьдардаг. Бид нар бүгдээрээ л маск зүүж амьдардаг. Энэ нийгмийн шахалт, дарамт, стресс, депресс энэ бүх зүйлүүд бол үнэхээр хутгаа алдчихсан. Одоо үнэхээр хутгаа алдчихсан. Энэ зүйлүүдийг эмчлэх яалтчгүй шаардлагатай. Тэхийн тулд энэ хамгийн бүр амар хэрэгтэй зүйл байсан зүйл бол талин дасгал гэдэгт бол би 100% итгэлтэй байна. Яагаад гэхээр бидний маскыг нэг нэгээр нь хуулахад тэр маск зузаан байх тусмаа бид нар өөрөөрөө байж чадахгүй байна л гэсэн. Зузаан маскыг хуулахад дуудана. Нэмгэн байх тусмаа би өөрөөрөө байхад аюулгүй, өөрөөрөө байхад хин нэг намайг шүүмжлэхгүй, өөрөөрөө байхад ямар нэгэн байдлаар надад аюул учрахгүй гэдгийг мэдэрсэн байгаа тохиолдолд би аз жаргалтай амар амгалан байна шүү дээ тий. Тэгэхгүй харин нөгөө багтцсан гутлаа өмсөд хөлөө холгоод яваад хахад ямар зовиртой байх вэ? Тэгэхээр тэрхүү маскыг тайлахад талин дасгал надад тусалсан. Тэгээ дээрэс нь мэдээж ихэр төл гэдэг хүн үргэлж намайг триггерддэг, үргэлж намайг өдөө хатгадаг. Чи ийм биш штэ. За чи хизээ ийм мундаг нэг хүч ирэх хүчтэй байсан. Чиний дотор нэг гинэн зөөлөн тулаа шиг амтнал байгаа штэ. За чи хизээ нэг ийм одоо ингээд миний ингээд триггерддэг те байсан. Миний дотор ингээд нуугдчихсан байсан хөөхөн гинэн цайлган тэр оюун болор гэдэг хүнийг триггердэж гаргаж ирдэг хүн бол нэгдүгээр ихэрдэл, хоёрдугаар бусад бүх эргэн тойронд байгаа хүмүүс толдож чаддаг. Энийг бурхны шашинд буддаа бас заасан байдаг. Хэрвээ хэн нэгэн чамд таагүй мэдрэмж төрүүлээд тэр хүнд таагүй мэдрэмж төрүүлж байгаа зан авир чамд байгаа бол түүнийгээ олж цас, байхгүй бол тэр хүнд сайн сайхныг хүсэж явуул гэж заадаг. Энийн цаад утгаараа нөгөө талин дасгалыг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр за бүгдээрээ талин дасгал бол 4 үе шаттай байдаг. Эхний үе шатанд нь өөрт төрүүлж байгаа муухай мэдрэмжийг олно. Хоёрдугаар үе шатанд нь муухай мэдрэмж оруулсан өгүүлбэрээ бүх нэр үгийг нь өөр дээрээ тусгана. Гуравдахт нь үнэн үү, үнэн биш үү гэдгийг тодорхойлно. Үнэн ихэнхдээ үнэн байдаг. Дөрөвдүгээр үе шатанд нь яг өөрт яг одоо юу хэрэгтэй байна. Тэгээд өөртөө ихэнхдээ ерөнхийдөө хайрыг өгдөг байгаа. За хэдүүлээ хийж үзье. За хамгийн түрүүнд одоо ингээд өнөөдөр ингээд гадуур явж ирсэн чинь нэг хүн намайг хуурсан байж болно тий. Тэнгүүд тэр хүн одоо намайг хуураад байгаа надад муухай мэдрэмж төрүүлж байна гэд ихний өгүүлбэр олно. Хоёр дахь өгүүлбэр дээр нөгөө нэр үгийг өөрлөгөө шилжүүлнэ гэсэн шүү дээ. Тэгэхээр би өөрийгөө хуураад байгаа надад муухай мэдрэмж төрүүлж байна болно. Гурав дахь халхан дээр нь үнэн үү гэж өөрөөсөө асууна. Логикоор бодохгүй зүрхээрээ л мэдэрнэ. Би үнэхээр өөрийгөө хуурдаг уу? Тийм, үнэн байдаг. Яагаад тэгэхээр ихэнх тохиолдолд яаж өөрийгөө хуурдаг вэ гэхээр өөрөөс урвахаас ялгаагүй шүү дээ тийм. Юу гэсэн үг юм гэхээр ихэнхдээ за би өнөөдөр одоо ийм зүйлийг өөртөө хийнэ гэчээд би хийдэггүй. За ихэнхдээ тэгээд өөрийгөө хайрлахгүйгээр одоо өөрийгөө данд хойшин тавиад өөрийгөө хуураад за магадгүй нэг хүн за би ингээд өнөөдрөөс тамхиа татахгүй гэж өөртөө амлцсан хэрнээсээ амлалтаасаа урваад тамхи татчихдаг. За өнөөдөр би яст архинаас гарна гэжэл өөрөөсөө орвол архи авчдаг. За магадгүй би өнөөдөр 30 минут заавал тасглаа хийнэ гэж за залхуу тасглаа хийхгүй.
гэд өөрөөсөө оруулцдаг. Энэ бүгд бол өөрөө өөрийгөө хуурж байгаас ялгаагүй. Тэгэхээр 3 дахь шат чинь үнэн бахна шүү дээ. Үнэн гэдэг хүлэмжшүүрнэ. 4-р шатан дээр ямар байна гэхээр өөрөө өөртөө үнэнч байхыг сонгоход хангалттай. Тэгээд өөрийнхөө сонголтондоо таарсан зүйлүүдийг өдөр тутамдаа хөвшүүлээд хахад та өөрийгөө хуурахаа болно гэсэн. Та өөрийгөө хуурахгүй өөртөө үнэнч байна гэдэг нь ихэрдүүл гэдэг хүн цаанаа өөртөө үнэнч байна гэсэн. Ингээд өөртөө үнэнч хүмүүс хоорондоо нэгжүүл хичнээн сайхан байдэ. Ерөнхийдөө ихэрдүүлтэй нэгдсэн тохиолдолд хүний амьдрал маш сайхан цэцгэлдэг гэсэн. Тэгээ дээрэс нь урвалт, хурам ихлэлт, араар тавилт, хэрүүл маргаан, юу гэдэг гэр бүлийн дунд үүсдэг бүх хэрүүл маргаанууд үүсгүйгээр тэр хүмүүс маш их нэгдэлтэй, аз жаргалтай амьдралыг бий болгох боломжтой. За тэгэхээр ихэрдүүл болон талент засгийн тусламжтайгаар бид нар даалгах ухамсартай нууц цэцгэлсэн гүн гүнзгий шархуудыг эдгээж илүү амар тайван, аз жаргалтай амьдрах боломжтой болдог ахны. Дараагийнхаа бичлэгээр би та бүхэнд ихэрдүүлийн 14 шинжүүдийг самун талент дасгалыг бүр яаж яг сайн хийдэг вэ гэдэг дэвтэр дээрээ харуулж агаад танилцуулах болно. Ингээд өнөөдөр надтай хамт байсан баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяр таа.